Улс аймгийн Тариалан сумын Толбагийн аймгийн ургамалч нь гонгорж өгч юм байна. Тэгээд улс аймгийн Тариалан сум 1982 онд төрсөн. Жамингийн 3 дахь гүйж төрсөн. Манайх аймгийн ургамалч нь Мөнгөн Шагаа гэж хүн байгаа. Эхнэр нь Улаанаа гээд. За доотлын дүү маань Хөвсгөл аймагт бас мал малж амьдарч байгаа. Энэ жил сумын ургамалч нь авсаа. Дараагийн дүү маань замын үед байгаа. Минь сайхан гэж байгаа Эрвол гээд. За дараагийн дүү маань тест амьдарч байгаа Зулбаяр гээд. Манай аав жамын ээж Дулгар гээд. Ээж 4-8 жил багийн дарга Толбагийн засаг дарга хийжсэн. Тэ. За танах энэ хэмжээнд дээр одоо хичнээн жил болж байна. Манай үйлчин 2010 онд авсан. Дамаг гэдэг хас авчихсан. Кокод гээд. Борховцлын кокод гэдэг газар дамахаас авчихсан юм аа. Тэгээ өндөр утхан гээд бас сайхан буурлын үйлчин байгаамаа. Тэгээд би энэ үйлчин дээр нэг 10 гаруй жил үйлч байна. Тэгээд энэ үйлчин бууц тэгээд дээр нь хань нөхдийн хайрын тэгээд ах дүүгийн хайранд ингээд өнөөдөр сайхан аймгийн ургамалчин гэдэг сол авсаа. За би мөр 2020 онд эхэлж мөр үйж эхэлсэн. Анх энэ улс аймгийн тэс сумын яриад комечин басан гэдэг үгээс энэ хараа зэрэг аваад дааганд нь аваад үрээд нь үйж эхлээд тэгэл эхэлсэн. Тэгэд энэ хараа зэрэг маань Тариалан сумд нэг 2 хайрыг авсан. Тэгээд түүнээс хойш залгуулууд нөрөө аваад байсан. За би мөрний удмөгсөл гэвэл тэс сумын уугуул Сүхбаатар аймгийн суугуул Түмбаяр гэдэг дүүгээс байна. Нэг саар лазрах энэ төөлтэй хөрн шүдлэн одоо соёл мөрөн байгаа. Ийм 2 мөр аваад үйсэн. Тэгээд 2 мөрөн маань сайн давхсан. За унган мөрөнгөтэй нэг 2 мөрөн байгаа. Тэгээд бас энэ сумынхаа баяр наадамд айраг төрөө тасалж үзээгүй. За би энэ жил мөр бэлтгэж байна. Нэг 6 насны мөрөн байна. Дүү Эрдэнэ маань шаргатаа нэг 2 мөрөн байгаа. Миний өөрийн 4 мөрөн байгаа. Тэгээд Тариалан сумынхаа 100 жил болон аймгийнхаа 100 жилдээ бэлтгэж байна. Өнөөдөр мөрдийнхаа эвгээл өдргээд мөрний уяан тэр мөрдөө бариад энэ сайхан бэлэгсэн өнөөдөр мөрдөө бариад ёсолж байна. Би улс аймаг Тариалан сумд 1999 онд сумын начин сул авчихсан. 2002 онд сумын харцах гээд сул авсан. Тэгээд түүнээс хойш одоо манай том залуу хүү маань барилдаа явж байгаа. Нэгдүгээр курсны оюут нь сумын начин султай залуу байгаа. Манай ах Мөнгөн Шагаа гээд сумын заан султай суманд нэг 2-3 төрүүлсэн. За миний доотлын дүү Баямөнх гээд аймгийн начин байгаа. Тий Хөвсгөл аймгийн Түн сумд байгаа амьдарч сууж байгаа. Бүхний удам байна уу? Бага. Манай Сэргийн начин Жамин гэж хүн байгаа. Тэ. Бас барилдаг гэсэн. Тэгээд ааваас залгуулад бид нэр 4 залуу байгаа. Тэгээд тэрний 3 нь сайхан барилж сууж байгаа өнөөдөр. Тэ. Малви 4 төрөл дээр нь малж байгаа. Хонь тэгээд сарлаг адуун ямаа гэгээ малж байгаа. Малынхаа үйлдвэрсээ сайжруулахаар юу хийж байна? Малынхаа үйлдвэрсээ сайжруулахаар 100%-аас хувц авчирч тавьсан. Элгийн улаанд их тавьсан байгаа. Миний бодлоор бол одоо орчин үед бол эрчимцэн малаж явах хүмүүс ураад байгаа. Тэгэд бас байгалийн 100 амшиг гээд ер нь эрчимцэн малаж явах урах чиглэлтэй байгаа. Тий. Тэгэд яах вэ өнөөдөр ингээд уул усaan түшиглээд ингээд хэдэн маллууд нэг сайхан амьдарч байна.
Усаймгийнхаа тариалан сумын 100 жилдээ хол ойрын хүмүүс ирж дэн шодод сайхан наадахыг үрж байна. Баярын мэнд хүргье. Манад ирсэн та бүхэнтэй баярлалаа. Өнөөдөр ингэ сайхан ирж зураг авч байгаа та нартай бас их баярлалаа. Намайг 6 даа хүүхдээ уран цэцэг гэдгээ. Би аав ээжээсээ ах トゥ улаа аруулаа. 9 улаа. Тэгээ би доороосоо 2 дахь охин байна. Манай ах хамгийн том ихч болохоор зөрөг одрахын хөргөн нахыг зөрөг одрах гэдэг их чиг маань цагаан хүү гэдэг бас мал малдаг бас сайхан хүмүүс байгаа. 2 дахь маань болохоор бас мал малдаг баав гэгээд ах байгаа. 3 дахь маань болохоор бас аймгийн аврах фермерчин Бадрах гэгээд ах бас ирсэн байна. Тэгээд Лодо дам гээд ах маань бас дархамт байгаа бас мал малж байгаа. Болормоо гээд ихч бас гэрвлэрээ бас Сэлэн аймагт мал малж байгаа. Тэгээд миний ихч бас удвал гээд ихч минь бас хартуулгаад бас өвхрээр дагнаад байж байгаа. Хоёр дöний дараачин ах маань болохоор найданд орж гээд бас аймгийн авраг малчин хүн байгаа бас малаа маллаад тэгээд миний доотлын дэв маань болохоор бас мал маллаа явж байгаа. Бас оюун бэлэг гээд. Тэгээ манай ээжиг бол жумдаа гэдэг. Тэгээ бид нар бүгд л малаа сайхан маллаад явж байгаа. Тэгээ бүгд аймаг сумын цолтой малчид байгаа. Тэр маань болохоор бас манай аав ээжийн бас хөдөлмөр байх гэж бодож байгаа. Тэгээд бид хоёр хүүхдүүдтэйгээ 4 хүүхэдтэй ингээд 6 амьдардаг байхгүй. Тэгээд том нь болохоор бас 1-р курсны оюут нь алтан өргөлгээд залуу байна. 2 дахь охин нь болохоор хонгор зул гээд бас 7-р ангийн хүүхэд. Тэгээд 5-р ангийн инх зул. Тэгээд энэ 4 настай жаргал баяр гээд бид 6 амьдардаг цэцэрлэг яслаар явж байгаа. Тэгээд одоо 100 жилийнхаа ойн баярт ирэхийг уриалж байна. Тэгээд татаа сайхан баярлаарай. Ах дүүгээрээ сайхан баярлалаа. 100 жилдээ сайхан ирцгаарай л гэж хэлээ да.